Окей. Тэгэхээр би урд нь K-drama үзээд өгтлээ өвлж байсан хитгэе нэг ингэж солонгос кинонууд байдаг аахгүй юу. Тэгсэн сая хэд хоногийн өмнө шинээр гарсан энэ киног буюу Viva la Vida гэх киног үзээд намайг үүлсэн кинонуудын гигнэнд яахын аргагүй нэмэгдэхэр болж байгаа нэг тийм шинэ киног өнөдөр ярих гэж бодлоо. За тэгээд бахан спойлер өгөхөд хэрхэн хоёр хүнд өвчтэй хосууд учирч дурлалцах талаар гарнаа. Тэгээд төсөөлд манай хоёр гэрлэж азаргалтаа дуусах уу? Эсвэл аль нэг нь эсвэл бүр хоёулаа өөд болж дуусах уу гэх асуултыг бөөндө бичлэгийг дуустал үзээд хамтдаа танилцгаая да. За тэгээд лайк болон subscribe бодорж амжаагүй байгаа бол яг одоо дараад үзээрэй гэж хүсье манайхаа. Энэхүү видеог маань олон улсын бооцооны сайт болох OneXBet хамтран хөрвөж байна. Хэрвээ та бүхэн өөрийн дуртай спортод дэмжин бооцоод авахыг хүсдэг бол доорх хасрагсан байгаа линкээр ороод Sync OneX гэсэн промо кодыг ашиглаад өөрийн эрхээ үүсгэн анхны цэнэглэлт дээр 30% бонусыг аваарай. Үнэндээ заавал 18-аас дээш настай байх ёстой ба санхүүгийн эрсдлээ нэг тэргүүн тавьж хариуцлагатай байна гэдэгт бид итгэж байна. За тэгэхээр кино маань гол дүрийн охин буюу Лимийн өөрийн хэрхэн бөөрийн хүнд өвчтэй болсон талаараа ярьж буй бичлэгээ буулгаж байгаагаар эхэлнэ. Охин нэг л өдөр бөөрийн маш хүнд өвчтэй болсон ба заавал өөрт нь таарах донор олж байж түүний амьдрал нь буцаад хэвийн энгийн режимд орно гэсэн үг. Ууж идэх бүх зүйлсээ маш нарийн хорж, чанд сахиж, бүр нэгэнгүү тэмдэглэж, өдөр болгон эмнэлэг дээр очиж хэмжилт үзлэхтэй ороостой. Мэдээж нэг л болохгүй зүйл идэх эсвэл хэрэглэх юм бол шууд л чад заяа. Бүр хажууд нь хөвтөжсэнийг өвчтөн зүгээр л ганц банан идснийхаа төлөө нүдэн дээр нь чадарчж байгаа юм л та. Тэгээд тухайн бичлэгэн дээрээ хөрхий бөөрийн донор хайж байгаа ба донор болж өгсөн хүнтэйг гэрлэж үлдсэн насаа түн зориулнаа гэтэргээл ямарсандаа баахан аваад хайчваа. Яг бичлэгээ хийх зураг нь ээж нь хонос норж ихэд н охин юу гэж л өөрийнхөө ямар хэцүү гунигтай ганцаарч байгаа талаараа хэлэхв. Манай Лимийн маань хотын төвд ганцаараа байр түр эсэлдэг. Тэгээд аав ээж нь ногоо интервью үед хэрэгцээтэй зүйлсийг нь авчирч байгаа нь л энэ. Тэгээд аав охинтой газан билетийг яаж засах талаараа зааж өгч мөгөөдлөө. Ер нь бол охины энчээ амьдарч байгаа шалтгаан нь эмнэлгүүдтэй байршлын хувьд ойрхон учраас түүнийг ямар нэгэн асуудал үүсэх юм бол түргэний машинууд аль болох хурдан ирж эмнэлэг рүү авч явах гэсэн санаагаар манай охин ингээд сууж байгаа. Маргааш нөхөн нэгэн сайн найзынхаа хурмын бүжгийн бэлтгэл дээр очиж бүжгийн бэлтгэлээ хийнэ. Гэсэн чинь маш их хүнд тариа эмчилгээ хагаалхаанд орсон Лимийн гар нь бүр битүү хүүх няц ойдлын сорив өдр байгаа заяа. Найз нэгэд өнөөх нэг хүүх нь хурман дээр нь өмсөөрэй гээл нэг одоо юу гэдгийг мэдэхгүй одоо минийхаар бол нэг тийм гарны кистл юм уу да нэг тийм юм өгчөж байгаа байхгүй юу. Тэгээд мэдээж манай Лимийн юу гэж таатай байх вэ? Жохон эвгүй байсан ч гэсэн өчигдөр ээж нь эрэхтэй найзтай өгөөрэй гэд хитэн мантуунан бууз өгсөн юм байна лээ. Тэгээд тэрийг найзтай бас өгнө. Бэлтгэлийн дараа манай охин эмисэн ороод өөрийнхөө эмнүүдээ авах гэж байхдаа эмнийхээ бичгийг орхисноос сананаа. Буцаад л бэлтгэлийн байр руугаа яваад л очиод өнөх бичгээ авсан чинь яасан гэж өнөх найз нь нөгөөх мантууны буузнуудыг дэрж ихтэн орхиод явцсан байлгүй яах вэ даа тийм аа. За тэгэл манай хүн баахан юм ороод хараад эмчилгээгээ хийх зураа өнөх бууза халаажсэн чинь тог нь тасарчилгүй яах вэ? Тэгэнгүүт нь өнөх газан билетгээ халаах гэсэн чинь асаа шатадгүй хөрх юм нэ. Битүү тэрэл уурандаа тэр авиг нэг боснуулаад араас нь баахан уйлж ямарч гарнаа. Мэдээж маш хэцүү байсан болохоор өнөх битсэн бичлэгээ WeChat-ийн нэг групп дээр постлчсан юм да. Гэхдээ нэг удаагүй хэдхэн ормын дараа эргээд өнөх бичлэгээ одоо ансент хийчихэж байгаа байхгүй юу? Хин ч олж хараагүй байгаасай л гэж хүсье. Тогоо чанслуулж аваад уцаад нэглээд асаагаадгсан чинь brainless буюу одоо тарихгүй гэсэн нэг баачкагаас бөөрнийхэн талаар асууснаа. Нэг ресторанд заавал face to face уулзаж байж итгэн нэтэр гэсэн нэг тийм мессеж хүрээд ирдэг. Тэгснээр л Sunny Guy гингүүт нь come on гэж хариулах ёстой заяа. Тэгжүүж нэгнийгээ олцгоно гэж өнөх brainless нь хэлж байгаа юм л та. Охин ч тавсан газар нь очиод хавийн нэгэрчүүдийг энэ мөн үү гэсэн шинжтэй сууж байхад энэ нэг сексист нөхөр тэр аваар таарсан хүүхнүүд рүүгээ Sunny Guy нархан байна нэтэр гээл явсаар л байдаг. Лимийн дээр ирээд хэлэхээр өнөх нь даргагүй байдалтай зөв хариултыг нь хэлээд come on л гэж байгаа юм л та. Энэ залууг лүү туу гэх ба тархины асуудалтай. За өчнийхэн талаар тэтгэлээ дараа нь гоё ярилцсанаа. Тэгээд юутэйч нэг л тийм жоохон хүүхэд шиг бүх юмд итгэдэг. Өөрийнхөө дотоод ертөнцтэй амьдардаг. Нэг тийм жоохон тэнийг юм шиг залуу байдаг. Лимийн чинь хэрвээ бөөрө өгөх юм бол гэр бүлийнхнийг насарч насаараа халамжлан гэсэн болохоор мань залуу ээжигээл Лимийг харуулж үлдэх гээд байгаа байхгүй юу гол санаа нь. Яагаад вэ гэхэлэр манай хүн тархины өвчтөй болсон. Тэгээд хэдхэн сарын хугацаа үлдсэн гэж яриад яваад байдаг. Тэгээд сэтгэл нь амар хөдөлсөн үедээ шууд л хэдэн секунд орчим унтаад өгдөг өвчтөд.
Тэгээд зүгээр л тэрүүгээр зогсож исэн нөхдүүдийг гангийнхан тэднийг барьцаалах чинь тэргээл бөөн өөмөө самууд дэгдэгэстэй. Мэдээж лимингчтэй эргүү амтан байна да гэж гараад явчихлгүй л яах вэ? Имлэг дээр очиод хяналтандаа орж байхад нь үртэл мань залуу ирсэн тэрүүгээр нэг шалны модтой өмүүлээл. Охин мэдээж бити дагаад байлтаа лайтай амтан бай тэргээл уурлна. Гэртээ ирснийхэн дараа ч үүдэнд нь мань хүнийг ажиглаастай. Тэгээд түүнийг дагаад байгааг нь анзаарсан лимийн гарч очиод дэвтрийг дэвсэлж аваад гаж тонтойны тэрээгээр нь дуудаастай. Харин бид энэ үед нэг зүйлийг олж мэддэг нь мань залуу охиныг дагаж аваад бүх ажиглалтаа энэ дэвтэр дээр тэмдэглэж аваад хэрвээ лимийн түүний шалгуурыг нь хангаж байвал гэрлээд бөөрөө өгөхгүй л байгаа санаал юм байлээ л дээ. За тэгэлч хаач явсан дагаастай. Жохон битээ мөртөө их төргөн ууртай юу хэргэлдэг хаагуур явдаг энэ гэлээ бүх зүйлсийг нарийн бичиж тэмдэглэнэ. Нэг өдөр гэрт нэрэл эхний шатны шалгуурандаа чи тэнцсэн шүү баяр үргээ тэргээл нэ хөрхөн жохон хүчийг бичиж тэмдэглэсэн одоо тэмдэглэлүүдээ авчирж өгч байгаа юм л да. Охин ч юу н баг багаар тассаар л байгаа бололтой уурлах нь бол харьцангуй багассан л байдаг. За тэгсэн яах вэ манай охины байрыг нь эзэн нь хурдан солилж өггээд дараагийн орох хүмүүс нь байн ирж үзээд байгаа байхгүй юу? Тэгсэн тэдний байрыг нь хариуцж байгаа real estate agent нь дараагийн хүмүүсийг ирэх үеэр нь өөрийнхөө хэрэглэж байгаа юмнуудаа нууж болох уу гэдэг гэсэн чинь лимингнуудаа бүр арай л хитэрлээ гээл тесрэх гэж байгаа бөмбөг аятай. Өнөөхө зуучлалын офисын гадаа нь баахан спрей пейнт дээр спрей дэж гарнаа. Мэдээж өөрийнхөө бүх зовлонгоо хилээд баахан орилж харилж гаргалнаа. Гэтэ чи зуучнаар нь энэ хавьда арай үнэх хэмд байр болж өгнө гэж хэлээд манай охиныг аргагдчих жахдаг. Охин ч цусны сахар багасчлаа гэдэг YouTube-ийн авчирсан зүйлсээс нь мангар жоох нэг амсах үеэр нь залуу өөрийнхөө өвчний түүхийг харуулж ер нь л донор болоход цусны төрөл литр нь яг таарч байгаа эдэр гэсэн чинь охин яагаад ч юм татгал заастай. Тэгснэ бүр уурлаад тэнд байсан цагдаа нар дээр чирж очсноо. Энэ гаж тонд нь намайг дагаад байна гэж худлаа матаастай. Тэгсэн маань залуу яах вэ? Үннээ хэлээл лимийн анх буур хайж байгаа гэж зар тавьсан эдэргээл хэлсэн чинь цагдаа ах бүр хоёулан сэжигтэй хүмүүс байна. Энэ чинь хүний 8 ч гэдэм биш үү эдэргээ дахил цэсрүү дагуулж яваастай. Очоод яах вэ? Тэгээ хамаг үннээ л хэлж байгаа юм л та. Тэгсэн маань залуу чинь одоо уурлаад ч гих үү, гомдоод ч гих үү төрүүлээд нэлээд тэлтэй яваад өгдөг. Харин цагдаа ахгүй YouTube-ийн өвчний түүхийг мартсан байна гэдэг охинд авчирч өгнө. Лиминг харах замдаа YouTube-ийн ямар хүнд байдалтай хагалгаанд орж ямар том сорвтой болохыг нь олж мэднэ хөрхий. Харих үед нь өнөөх агент нь шинэ байрыг нь харуулхад бас л нэлээд тоос шороотой хуучны айхтар эйгүү байр байдаг ч охин агент ахын ээж нь хүн төвчтэй гэдгийг нь сонсоод тэр байранд нь орохоор гарын үсгээ зурчнаа. Ай. Дараагийн хэсэгт өнөөх найзынх нь хөрмөн болж манай ихэд саагаж байхад нь мань лютөө тэнд зургийн багийн хүн болж ирсэн байх ба бас л лиминийг өмөрө тэнд байсан нэг баачкаг бүр бялаг зодоотхдаг. Охинч харуулуудад би энэ нөхрийг танихгүй гэдэргээл гүрийж байхад нь мань лютөө санаандгүйгээр гарнаас нь натгцсан чинь өнөөх нь бүр амар өвдөд унд юм да. За тэгэл шууд имлэг дээр яваад очиход цус нь гүүхгүй битүүрсэн л юм шиг байгаа заяа. Тэгснэ эм чинь гарлаа нь баахан зөхиод манай охиныг өвчнөдөө үнэхээр их шаналж өвөөлээ. Шууд л хагалгаанд орж бүглэрсэн судсыг нь чөлөөлж байгаа юм шиг байгаа. Тэ. Би өөрөө IT-ийн хүн болохоор тэр талынхаа л хэлхийг бид нүхэхээс биш нэмлэхийн айхтар томьёог бол ойлгохгүй юм байна уу. Юутэйч цус нь бүглэрсэн тэрийг л одоо чөлөөлж байгаа л гэж ойлгоход болно. За юутэйч хагалгаанд усаж жоохон амсхих үеэр нь нүүлгэлтийн ажилчид гэрийнхэн гадаа ирсэн. Тэгээд нүүлэх гэд бэлэн болцсон байна гэж өнөөх агент нь холбогдож байгаа. За тэгээ хэрвээ одоо цуцлаад дараа болох юм бол нэмэлт төлбөр бодогдно гинэ гэд өнөөх агент маань хэлж байгаа байхгүй юу. Мэдээж охины гарыг нь өвтгсөн гэдэгтээ бүр амар шаналсан манай лютөө. Би очиод зөксүүлчээ бэ битэргээл видео кол хийнгээ ёстой бүх юмыг нь зөөгөөд зөөлгөө дарыг нь ёстой мундаг хариуцж аванда манай залан байна харин ч нэг. Эмнэлгээс гараад ирэхэд нэг хөөрхөн юмэрч манай хүнийг инээлгэж байснаа. Өөрөө уйлаад байна уу, энийгэд байна уу гэсэн царай гаргаснаа. Чиний гарыг өвтгсөн би их муу хүн гээл хөр хэмээн нулимсаад өвчихгүй. Тэгснээл өнөөхөө сэтгэл нь хүлэх үеэр ундчдагаараа унтаад өгдөг. Буцаж сэрснэл би ер нь энд чамайг асарч хамгаалж ер нь амьдрнаа гэж авд юм да. Охин ч үгэж ихэндээ дуртай байхав эсэргүүцээс те. За дараагийн сценээр манай хоёр маань эмнэлэг рүү очиод шинжилгээний хариугаа авч байгаа юм л та. Тэгсэн нэг хэсэгтээ охины биеинд нь заавал гуур суулгах болсон талаар олж мэдцгээж байгаа. Нэр манай зөвлө бол бас тэрхэндээ маш хүнд гэмтэлтэй. Тэгээд эмчилгээ байхгүй гэж охинд хэлсэн байдаг. Тэгээд залуу заавал өвхөж байж өөрийнхөө бөөрийг одоо донор болгож өгөх байхгүй юу. Ер нь амьд хүний бөөрийг нь аваад хийхгүй гэсэн санаа. Гуур суулгасныхын дараа утсан дээр охин байн сонсдог дуугаа тоглуулахад нь YouTube шилэн скан дотор хийгээд манай ээж хэрвээ ингэж сонсвол дуу нь илүү амьд бид сонсогддог гэсэн өдргээл нэ хөөрхөн.
За тэгэл тэр цагаас хойш мань Люто Лиминий хийж байгаа бүх хэмжилгээ эднэрийг нарийн тэмдэглэж асарж хамгаалсаар ирдэг. Тэгснэ бүр нэг л өдөр ээжээгээ дагуулад хүрээд ирд юм да. За учир нь юу вэ гэхлээр гуур суулгуулсан үедээ манай охин өөрөө усанд орж чадахгүй тэгээд хамаг биеийн захтнаад байсан байхгүй юу. Тэгэхээр нь леженд түүнийг жоохон байхад нь бааж хогийг гаргаж байгаад маш сайн угаадаг байсан гэтэр гээл. Охиныг усанд оруулах зорилготой л аваад ирсэн байгаа. Усанд орсны дараа охин ээжтэй хэсэг ярихад ээж нь архитны хамааралтай тэгээд уухгүй байх юм бол гар нь жижирээд идэг болцсон. Ер нь л хүүгээс нь холол байхгүй бол сэтгэлтэй болчих юм бол чамд ч хүүдж маань хэцүү биж зөвлөд байгаа бололтой байдیں۔ Оройн маань Люто нэг юм төхөөрөмж өгсөрцөн. Энэгээр харийнхантай холбоо тогтоон нэтэргээл. Асаасны дараа сигнал ирж байгаа эсхийг надад хэлээд өгөөрэй гэд манай хүн гарч яваад дээр дээр гараад хоорондоо walkie-talkie-гаар энэ төхөөрөмж тэгээд харийнхны түүхийг нь ярьж өгөөл. Мэдээж түрүүн хэлсэнчлэн манай залуу маань өвхөж байж л өөрийнхөө бөөрийг өгөх учраас хоёулаа гэрлээд дараа нь би хурдан үхээд чамд өгнө ухааны юм одоо яриад байдیں۔ Нэлээд удаан ярилццгааж эцэстээ энийгээ магтаж бараг л сэтгэлээ ивчлээд байгаа юм шиг л. Нэг сайхан өдөр манай хоёр Лютогийн ээж тэр нь очиод хооллоод эхлээ сайхан аз жаргалтай байхад Лиминий утсанд донор олдсон талаар мэдээ ирж таарнаа. Мэдээж хэрэг манай хоёр шууд л гараа дэмлэгээ авах гэсэн ч гадаа нь бороо асгараад бүр дээрээс нь зам нь битүү төгжрээ. Одоо Монгол юм уу ааш. За тэгэл яахаа мэдгүй зогсож байгаад эцэст нь дугуугаар явхаар болж Люто маань хүйтэн бороо гажрахгүй жисээр нэг юм метранда сууж авсаар эмнэлэг дээр ирцгээд юм. Гэхдээ хамгийн харамсалтай нь юу вэ гэхлээр яг эмчтэй уулзж байхад нь донор болох хүний маань хамаатнууд нь ирсэн. Дахиад донор болох үгүйгээ ярилцах болно гэсэн мэдээг авч тарж байгаа юм л та. Манай хоёрыг өрөөнөөс яг гарах гэж байхад нь бас нэг юм хоёр нөхөр зөрөөд орж ирдэг нь Лиминг тэл адилаад ухаан донорын нэг бүрийг нь авах гэж байгаа л нэг залуу байдаг. Гадаа нэлээд хүлээсний эцэс донор болж чадхааргүй болсон гэдэг хариуг аваад өнөөх залууч нь бүр дахиж амьдрах хүсэл алга гэлээ баахан уйлжээд хийрж гардаг боллоо. Лимиг маань арай тайвнар хүлээж авнаа хөрх юм нэ. Буцах замдаа автобусны дотор манай хоёр хөөрхөн юмнууд ярилцаад л юутаач маргааш нь хурмаа батлуулахар болсон байдаг аа. Ее батлуулаад гараа явж байхдаа бөөн баяр хөөр болцгоогоо л тэрүүгээр аялж байсан хүмүүсийн урд нь гараад өнөөдөр миний хувьд амьдралын маань хамгийн сайхан өдөр минь тэргээл. Манай хоёр тэндээ хэсэг аз жаргалтай сайхан мөчүүдийг бүтээж чаддаг. Буцаад гэртээ ирэхэд нь Лиминий мөнгийг нь аашаад үснээс нь тайраа зүгтаасан хуучин найз залуу нэрцэн байж л хөл яах вэ? Тэгэл юу ч болоогүй юм шиг аашлаа. Мэдээж охин нүүр өгөхгүй. Надад мөнгө байхгүй. Гэтэ энэ бид хоёрын хурмаа хийх гэж зоглуулж исэн мөнгө. Би өнөөс чинь огт хэрэглээгүй гэж үлдээгээд уснээс нь хэсгийг нь хайчилж аваад гараад явчихнаа. Яг нэлээд бутггүй л гараа илээ л дээ энэ нөхөр бол. Тэднийг холоос ажиглаж байсан Люто дээр манай охин явж очиод сэтгэл нь хөдлөөд уйлахад нь мань Люто ч нулимсыг нь арчаад амтлаад унд юм да. Яг өмнө нь шээсээ хэмждэг байсан савнд нь манай охин усуухад нь ямар ч шээсний өндөр байгаагүй болохоор нь нулимсны хүртэл ямар ч амтдаггүй өнөргүй юм болов гэж үзэх гээд нэхэр нь манай Лиминг огшоод ууруулан дээр нозоод авнаа гэж. За ингээд л анхныхаа оцолтыг хийснээр манай хоёр жинхнээсээ жанжан болж байгаа юм да. Нилээн олон тишин аялж Люто бичлэгээж хийгээл аз жаргалтай олон өдрүүдийг зогтоо өнгөрөөнө. Нэг л өдөр хоол идэж сууж байхад нь Люто гинэтлээ босож аваад бөөлжөд унахаар нь Лиминг сандраад өвчний түүх дундаас нь хэрвээ бөөлжөд эхэлвэл заавал эмчид мэдэгдэж очиж хяналтанд орох ёстой гэдгийг нь олж уншаад хариу зөвжүүлсэн эмчдэр нь яваад очивоо. За энд дахиад шинэ видео олж мэддэг нь Люто уул эмчилгээгээ хийх юм бол бүрэн эмчлэгдэх боломжтой юм байна л л төө уг нь. Тэрийг нь мэдсэн Лиминг мэдээж яагаад хэлээгүй тэгээд яагаад эмчилгээ хийхгүй гэд байгаа юм гээл. Үзэл аргадаж үзэл эцэст нь хурмаа хийсэн гэр бүлтэй болсон юм байж ийм хариуцлагагүй байх юм уу гэж уурлаад одоо салъя гэж ойрлож байхад Лиминий аав ээж нь ороод ирж байгаа юм да. Тэр хоёрын чи манай хоёрыг нууцаар гэрэлсэн гэдгийг нь мэдээд уурлах гэж оролдоод чи охиноо том болсон гэдгийг нь хүндэлж аав нь Лютотой гадаа тамхилангаад энэ л миний хувь тавилан юм байх үү дээ гэж баахан уйлж гарнаа. Мэдээж та хэд ч гэсэн энэ үед аавынх нь оронд өөрсдийгөө тавиад үзвэл ямар байх байсан бол мэдгүй би ягаад ч юм нэмэрх кино үзэхээр дандаа өөрийнхөө ордонд тавьж үзчихээд дээ. Тэгэл ядч яхад нь өлмөс ойрхон болчихжээ. Охин чи залууг хэд хэдэн удаа эмчилгээгээ буцаад хий гэж хэлсэн ч мань залуу зөрөөдөл сайрлаадаг. Нэг өдөр Лиминг дуудлага аваад эмнэлэгт ирэхэд нь залуугийн ухаанаа алддаг үеийн гэх юм одоо нэг тийм период нь таарсан байдаг. Тэгээд ээж нь ирсэн та манай хүүг одоо зүгээр болж байгаа гэсэн бидтэй гэлээ чата харуулсан чинь тэр нь эмч нь биш. Яг үнэндээ манай Люто хуурамч хаягаас ээж рүүгээ эмчийн дүрээр худлаа бичдэг байсан байж таарж байгаа л байхгүй юу. Мэдээж ээж нь чи бүхнийг Лиминий бөөрийн төлөө хийгээд байгаа мó гээл уйлаа. Нөгөөх нь чи би дахиж андрамааргүй байна энэ гээл. Гонигтай.
Тэр бүхнийг гадаан сонсоод харж исэн Лими маань эморч арай гэртээ ирэхэд Лютогийн ээж нэрсэн Лиминий аав ээжтэй нь уулзаж хамаг учир начраа ярьсан байдаг. Ер нь бол ээж хүн хизээж төрсөнгөөрөө зүгээр алдахыг хүсэхгүй шүү дээ. Охиноос нь нөхрийгөө ятгах имжлэгийг хийлгүүлэхийг хүсэж Лиминий аав ээж нь байр орноо зараад ч хамаагүй Лютогийн заавал хөл дээр нь босгоно. Хаалгаанд нь оруулах хэрэгтэй гэлцгээгээл бүгдээрээ нулимсаа төвчихгүй яс харуулдаг. Энэ үед надад ч гэсэн маш хүнд байсныг одоо нуух юм. Лиминг ч сүүлийн удаа Люто дээр явж очиод ятгах гэж оролдоод түүний ярьсан бүх түүхийг нь сонсож өөрөө ч нэлээд олон түүхт ярьж зохиож эцэст нь би чамтай уулзрахаас өмнө миний амьдралаа зүгээр л урсгал дахин урсгаж байгаатай адил байсан болоо. Чи миний эргэн тойрон гарч ирснээс хойш бид урсгал сүрж байгаа мэтэл байх болсон. Би чамтай үргэлж суг баймаар байна гэсээр манайх хоёр маань үүр зайдал тэндээ суусан байдаг. За эцсийн эцэст манай хүний үсийг нь хусаж хагалгаанд орохдоо бэлтцгэн. Им чин хагалгаанд ямар хүнд хэцүү болох тайлбарлаж харагдах ба Люто хагалгаанд орохоос өмнө Лиминд нэгэн загтлыг өгөөд ордог. Сайн байна уу? Намайг Люто гэдэг. Хэрвээ чинь загтлыг уншиж байгаа бол би аль хэдийн энэ ертөнцийг орхиод явсан. Би энэ орчлонд хэтэрхий удаан дэвчиж үлдсэн. Хэрвээ Лиминг чи байгаагүй бол би аль эрт явчих байсан юм. Энэ орчлонгийн хатуу хөдөлгөөд авахын тулд би хэцүү бүхний өдөөс инээж тэнийг юм шиг аашилсаар ирсэн. Би чиний бодож байгаа шиг яг үнэндээ тийм ээ тэнэг хүн бишээ. Би энэ болж байгаа бүх зүйлсийг маш сайн мэднэ. Ээжигээ чархнаас нь гараагүй гэдгийг маш сайн мэдж байгаа. Гэхдээ намайг тэнэг бишээр хүлээж авдаг хоёр л хүн байсан. Нэг нь миний ээж, нэг нь чи, Лиминг. Би чамайг бүх зүйлсийг зохицуулж чадна гэдэгт итгэж байна. Чамд сүүлийн өгүүлбэрээ үлдээ. Би явлаа. Чи намайг санагалзаж болно. Гэхдээ миний араас ирэх гэж бити яараарай. Бас нэг нь нууц хэлэхэд чамтай уулзсанаас хойш би шарсан бөгөөд идэхэ байсан. Дөгөөгөөз. За ингээд дуусгая да. Баяртай Лиминг хайртай шүү. Лютогоос нь гэсэн захаа байдаг. Йоо энэ хэсэг гэхдээ бүр чичээ. За ингээл кино маань ер нь дуусаж байгаа юм уу да гэсэн чинь хэсэг хугацааны дараа гайхамшиг тохиож манай Люто маань ухаан орж байгаа. Тэгснэ ухаан ороогүй манай охиныг харснаа чи хинбэ гэж авдаг юм да. Ой санамжаалтаа К-драма чаахнууд гэсэн чинь зүгээр л пранк байдаг. Үхэх гэж тоглоом шоглоомтойгоо байгаа юм да хурчин. Киноны төгсгөлд манай хоёр хурмаа хийж бүгжөө солилцож дахин нэг удаа озолцож байгаагаар кино маа дууснаа. Гэхдээ та хэдэл Лиминийг бөөрөө яасан талаар гайхаж байгаа байх. Манай хоёр хурмын дараах цагаа хэрхэн сайхан өнгөрөөж байгааг киноны дараа харуулах ба. Охин ер нь бол хагалгаанд ороогүй харин бөөрний доонор гарч иртэл өдөр бүрийг аз жаргалтай өнгөрүүлж тууштай хүлээх болсон талаар ер нь харуулж байгаа. Тэгээд түүнийгэж биелүүлж манайх хоёр өдөр болгоныг аз жаргалтай цагаа үнэхээр сайхан өнгөрөөж байгаа талаар харагдана. За тэгээд энэ удаа сургамжтай гэхээс илүү зүгээр хайр гэдэг зүйлд юу ч өөрчилж боломжгүйг боломжтой болгож чаддаг юм шиг мэдрэмжийг авсан тул зүгээр л киног сонгочлоо. Тэгээд секситлээ уйлаад мормор байвал энэ киног үзээрэй гэж зөвлөе. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түрүү бай. Чус. Пока.